сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлийг хөтлөн явуулахаар бүрт чонд миний бие хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн хичээлээр титэм төсгүүдтэй танилцъя. Титэм зурлага дээр дусал, гизэг, эвэр гэсэн нэмэлт зурлагуудыг бичиж өгснөөр на, ма, ла толгой төсгнүүд бүтнэ. Эдгээр үсгнүүд титэм зурлагаар эхэлж байгаа тул ийхүү титэм төсөг хэмээн нэрлэдэг юм байна. Үгийн эхэнд ордог энэ үсэг титэм дусал, дунд ордог энэ шүд, адагт ордог энэ сүүл зурлагаас бүтнэ. Үгийн эхэнд ордог энэ гэгүүлэг тусалтай бичигддэг бол дунд адагт ордог энэ гэгүүлэгч маань ардаан эгшиггүй тохиолдолд дусал бичихгүй. Үгийн эхэнд ордог эл титэм эвэр, дунд ордог эл шүд эвэр, адагт ордог эл нуруу эвэр гэсэн зурлагуудаас бүтнэ. Дармал болон бичмэл хэлбэрийг сайтар ялган ажиглаарай. Үгийн эхэнд ордог эм титэм гизэг, дунд ордог эм шүд гизэг, адагт ордог эм одоо эсвэл гизэг гэсэн зурлагнуудаас бүтнэ. Ингээд энэ гэгүүлэгчийг 7 эгшгээр амьлуулж үе бүтээцгээе. Үгийн эхэнд ордог энэ гэгүүлэгчийн араас үгийн эхэнд ордог титэмгүй эгшиг үсгүүдийг залгаж бичснээр үгийн эхэнд орох на, не, ни, но, ну үеийг бүтээнэ. Үгийн дунд орох энэ гэгүүлэгчийн араас дунд орох эгшгүүдийг залгаж бичснээр үгийн дунд орох на, не, ни, но, ну үе бүтэн. Үгийн дунд орох энэ гэгүүлэгчийн араас үгийн адагт орох эгшиг үсгүүдийг залгаж бичснээр үгийн адагт орох на, не, ни, но, ну үе бүтнэ. Мөн үгийн адагт орох энэ гэгүүлэгчийн араас үгийн адагт орох орхиц дүрстэй а, эгшгийг дагуулan бичиж үгийн адагт орох на, не үетэй. Өөрөөр хэлбэл үгийн адагт орох на, нег хоёр янзаар бичдэг гэсэн үг юм аа. Монгол бичгийн гэгүүлэгч үсгүүд эхэнд, дунд, адагт энэ зарчмаар амьлж үе бүтдэг тул зүй тогтлыг сайтар ажиглан эм, эл гэгүүлэгчийг 7 эгшгээр амьлуулан үе бүтээж сэтгэгдэл хэсэгт үлдээн үзэл бодлоо хуваалцаарай. Ингээд сурснаа баттгая. Өгүүлбэрийг уншаад зургийг монгол бичгээр бичээд үзээрэй. Энэ олон ном миний ном мөн. Зургийн оронд на, ма, ла толгой төсгүүдээс нөхөж үг бүтээгээрэй. Ном, эм, алима, алим, лама, лам, ама, ам. Тэгэд өнөөдрийн хичээл маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин баяртай уулзцаая.